хүүхдээ ухаантай болмоор байна уу? Сэтгэл зүйчид хүүхдийг ухаантай болгохын тулд зайлшгүй хийж байх шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргажээ. Хэдийгээр хүүхдийн өөрийн удмын ген гэж байдаг ч тэрхүү генийг байнгын идэвхтэй үйл ажиллагаанд оруулж чадвал таны хүүхэд ухаантай болж ой тогтоолт нь сайжирна хэмээн судлаачид үзжээ. Нэгдүгээрт аль болох их зүйл бичиж байх. Хүн тогтмол юм бичиж байвал тархинд байнга шин санаа төрж эхэлдэг бөгөөд энэ үйлдэл нь аливаа асуудлыг дүгнэж цэгнэх, сэтгэн бодох сайхан дасгал болж өгдөг байна. Үүнээс гадна гарын тодорхой цэгүүдэд иллэг хийгдэж, ой ухаанд сайнаар нөлөөлдөг. Ер нь хүүхдэрээ өдрийн тэмдэглэл хөтлөлт сургах хэрэгтэй. Гэхдээ заавал өөрийн гараар бичүүлэх нь илүү үр дүнтэй байдаг байна. Мөн хүүхдийн хорон бүрийг үр ашигтай өнгөрүүлэх хэрэгтэй. Хүн дунджаар 200 гаруй цагийг тээврийн хэрэгсэлд амьдралынхаа ихэнх цагийг унтаж өнгөрүүлдэг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр хорон бүхнийг дэмий өнгөрөх бус ямар нэгэн зүйлийг сэдэж хүүхдээ аль болох завгүй байлгах хэрэгтэй. Ядарсан үед нь өөр зүйлийг санаачлан хийлгэх ч юм уу эсвэл өөрийнхөө сонирхсан сэдвээр ярилцаж болно. Хүүхдтэйгээ их тоглож байх. Учир утгагүй тоглоомд шунан тоглох бас аль болох сэтгэл хөдлөл болон үгийн сүлжээ эвлүүлэх тоглоом логик тоглоомуудыг тоглуулснаар хүүхдийн сэтгэн бодох тетрис логик сэтгэлгээ хөгжихийн хэрээр ойн ухаан нь сайжирна. Ялангуяа бага насны хүүхдийг тоглоомоор нь дамжуулан ой тогтоолтыг нь хөгжүүлж чадвал хүүхэд өөрөө өөрийгөө хянаж яваанда тоглох зөв дадал хөвшилтэй болж чаддаг байна. Мөн цусны эргэлтийг нь сайн анхаар. Цусны эргэлт муудах нь оюун ухаан муудах нэг шалтгаан болдог байна. Компьютерийн олон үйлдэл тоглоомууд нь хүүхдийн анхаарлыг төвлөрүүлж чаддагч нэг зүйлд хит их анхаарал нь төвлөрснөөс тархины үйл ажиллагаа сааталд ордог тул аль болох тодорхой хэмжээнд барьж байх нь зүйтэй. Хүүхэд хэдий чинээ хөдөлгөөнтэй байна. Төдий чинээ цусны эргэлт нь сайн байна гэсэн үг юм. Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух нь цусны эргэлтийг удаашруулдаг учраас хүүхдийн хөдөлгөөнийг үүмэлж байна хэмээн хит их хорж болохгүй. Хөдөлгөөн бол хүүхдийг ухаантай болгох хамгийн зөв үйлдэл гэж үздэг. Мөн гадаад хэл сургах. Хэрвээ та хүүхдийнхээ ой санамжийг сайжруулахыг хүсвэл гадаад хэл сургах хэрэгтэй. Энэ нь зөвхөн хүүхдэд ч бас томчуудын хувьд ч чухал юм. Гадаад хэл сурах нь хүний цээжлэх чадвар, ой санамжийг дээшлүүлэх төдийгүй оюун ухаанаа төвлөрүүлэх, сэргийн санах чадварыг нэмэгдүүлдэг байна. Авсан мэдээллийг бусдад байнга хуваалцах. Аливаа зүйлийг өөрийн болгох хамгийн шилдэг арга нь бусдаас суралцах явдал юм. Хүүхэд бүх зүйлийг төгс эзэмшиж чаддаггүй учраас амжилт гаргасан үед нь худлаа магтаж болохгүй. Аль болох дараагийн суралцах зүйлийн талаар өөдрөг сэтгэгдэл төрүүлж байх хэрэгтэй. Сурсан зүйлийн талаар аль нь зөв, аль нь буруу болохыг байнга ярилцаж чадвал цаашдаа хүүхэд өөрөө дүгнэх чадвартай болдог байна. Холестериний хэмжээг анхаарах. Хүний бие махбодод холестерины гүйцэтгэх үүрэг асар их бөгөөд ой санамж, мэдрэлийн системийн ерөнхий байдал, цусндах холестерин бас ихээхэн хамаардаг. Холестерин ихснээс зүрх судасны систем гэмтэж, энэ нь цуснд нөлөөлж тархины цусан хангамж буурдаг байна. Үүнээс болж тархины үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис багасч, санах ой тогтоол буурч, оюун ухаанаа төвлөрүүлэх чадвар буурдаг байна. Мөн хүүхдийн хоол хүнсэнд аль болох төмөр агуулсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж авах. Төмөр тархины үйл ажиллагааг сайжруулж хүчил төрөгч тархинд ирэх замыг засч өгдөг. Төмрийн дутагдлалд орвол тархины үйл ажиллагаа эрс борно. Төмрийн агуулмж бүхий тугал дахианы мах, хоньны шарсан нэлэг, бөөр, какао, өндөгний шар, хясаа, хушны самар, нэрс, үзэм, тоор, сардин загас, мөн шоколад, чансан вандуй, шош гэх мэт бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглэвэл төмрийн дутагдлалд орохгүй байж болох юм байна. Мөн зөв унтахад нь анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хүний биеийн болон оюун ухааны чадамж нь зөв унтаж амрахаас ихээхэн шалтгаалдаг. Байнгын дутуу нойртой явснаас хүүхдийн сэтгэн бодох чадвар нь буурч, ой санамж мууддаг гэдэг нь бүгдэд тодорхой бөгөөд дутуу нойртой хүн сэтгэх нь багасч зөвхөн механик үйлдэл хийж чаддаг байна. Тийм учраас хүүхэд яагаад дутуу нойртой байгаа шалтгааныг нь олж, эрүүл мэндэд нь зайлшгүй анхаарах хэрэгтэй гэж мэргэжлийн хүмүүс та бүхэнд зөвлөж байна.